За тэгэхээр 1004 номныхаа 76-аас 98 дугаар дүрмүүдийг багцаж үзье. За энэ дээр бол тоологддог нэр үг буюу countable nouns гэж байгаа. Ширхэгчлэн тоолж болдог үгсийг бол тоологддог нэр үг гэж хэлдэг. Жишээ нь одоо 1 ширээ, 2 ширээ, 3 ширээгээ тоолж болж ивэл тоологддог нэр үг гэдгээ. За тэгэхээр одоо тоологддог нэр үг дотор хүн болон хүнтэй хамааралтай үгсүүд мөн одоо мэрэгчлэлтэй холбоотой үгнүүд, за амьтан, ургамал, шавж, хорхоо гэх мэтийн үгнүүд, за тодорхой хэлбэр дүрстэй одоо үгнүүд одоо жишээ 1 өрөө, 1 2 өрөө гэх мэтийн 1 байшин, 2 байшин гэх мэтийн үгнүүд бол хамаарагддаг байгаа. За тэгэхээр одоо тоологддог нэр үгийг олон тоонд одоо үүсгэхдээ гол төлөв эс төгсгөл залгадгийг бид нар бүгдээрээ мэднэ. Жишээ нь одоо нэг хөвгүн a boy, хөвгүүд гэвэл boys гэж бид нар илэрхийлдэг. Гэхдээ эс төгсгөлтэй болгоныг бас олон тоо гэж бодоод байж болохгүй. Олон тоо үүсгэхдээ одоо янз бүрийн гаж аргаар үүсдэг юм олон үгнүүд байдаг. Тухайлбал одоо энэ дөрвөн амьтны нэр sheep, fish, moose, deer буюу хонь гэдэг үг. За тэгээ хандгай, загас, буг согоо гэдэг үг бол олон тоон дээр эс төгсгөл авдаггүй үг. Тэгэхээр одоо нэг загас байсан чиглээ fish, хоёр байсан чиглэл two fish гэж ярина. Fishes гэж одоо насандаа ч нэг удаа хэрэглэж болохгүй гэсэн үг байна шүү дээ. За тэгээ нэг хандгай байсан чиглээ moose, 10 хандгай байсан чиглэл 10 moose гэж ярьдаг байх нэ. За тэрнээс гадна бол одоо F болон F E төгсгөлтэй үгэн дээр F-ийг нь давалчгүй V үсгээр солидог. Гэхдээ ганцхан үг бол энэ дээр дээвэр гэдэг үгний F нь бол F-ээр нь байлгадаг ийм онцлогтой. Жишээ нь нэг чон гэвэл wolf, одоо олон чоннууд гэвэл many wolves гэж хэлдэг байна шүү дээ. За түүнтэй адилхан одоо жишээ нь энэ гаж дүрмтэй үгнүүд дээр энэ латин гаралтай үгнүүдийг маш сайн мэдж авах хэрэгтэй. Cactus гэж ургамал байдаг. За энийг олон тоон дээр cacti гэдэг. За энийг яагаад багш нэг онцолж хэлж өгöd байгаа юм бэ гэхээр англи хэлтэй холбоотой олимпиад уралдаан тэмцээн эсэл төгсөлтийн шалгалтын дээр одоо ганц тооноос олонтой үүсгэсэн ийм дасгал даалгавар зоолттой орж ирдэг, заалттай орж ирдэг. За тэгээд яа гэм бэхээр энэ гаж дүрмтэй үгнүүдийг маш ихээр оруулж шалгадаг. Энийг мэддэг юм уу үгүй мүү гэдгийг чинь шалгадаг учраас ингэж оруулж байгаа. Мөн одоо radius, тойргийн radius гэдэг маань одоо энэ олон тоон дээр radi. За focus гэж ярьдаг тийм ээ. Focus нь таарсан байна, таараагүй байна гэж ярьдаг. Энэ маань олон тоон дээр бол foci болдог. За мөн одоо ганц тоон дээр нэг л үсэг одоо солиод олон тоо үүсгчдэг ийм үгнүүд байдаг. Тухайлбал одоо энэ тэнхлэг гэдэг үг байна шүү дээ. Axis гэдэг. За энэ нь бол одоо и үсгтэй болчихороо олон тоо тэнхлэгүүд гэдэг. Basis бас нэг үсэг солигдно. Crisis энэ хямрал гэдэг үг. Хямралууд гэхээр и болгочдөг байх жишээний. За мөн одоо энэ datum. Энэ бол өгөгдөл гэдэг дата. Бид нар дата байна гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Phenomenon. За үзэгдэл гэдэг үг байна. Олон дандаа phenomena. Maximum дээд хэмжээ. За тэгвэл одоо дээд үзүүлэлт гэдэг маань олон дандаа maxima болдог байх нь шүү дээ. Minimum доод үзүүлэлт, minima. За тэгэл одоо энэ томьёо гэдэг үг гэж байна. Formula. Formulae болдог. Энэ титэм гэдэг үг гэж байна. Coronae гэдэг. Тэрнээс гадна ганц болон олон тоон дээр хоёулан дээр нээс төгсгөлтэй байдаг дөрвөн үг байдаг. Энэний одоо хамгийн чухал нь бол одоо энэ хэрэгсэл means. Олон тоон дээр хэрэгслэлүүд гэсэн чинь means. Тухайлбал a bus is a means of transport гэвэл энэ маань автобус бол унаа тээврийн нэг хэрэгсэл юм а гэж байгаа. Хоёр хэрэгсэл гэсэн чиглэл two means гэж ярьдаг байна шүү дээ. За мөн одоо эс төгсгөлтэй болгоныг бити олон тоо гэж бодоорой гэсэн учир юу вэ гэхээр жишээ нь одоо ээжээсээ мэдлэгтэй эс төгсгөлтэй төрсэн гэхдээ ганц тооны үгнүүд бол зөндөө байдаг. Ийм үгийг андуурч болохгүй. Pain гэдэг маань болохоор өвдөлт, зовир гэсэн үг. Гэтэл одоо энэ pains гэхээр энэ маань pain гэдэг үгтэйгээ ямар ч холбоо сүлбээ шижин байхгүй. Энэ маань тусдаа одоо хохирлын нөхөн олгор биш уучлаарай. Дорвитой арга хэмжээ гэдэг үг болцдог. За гэтэл одоо damage гэдэг үг байдаг. Damage гэдэг маань одоо сүрэл, гэмтэл гэсэн үг шүү дээ. Гэтэл damages гэхээр хохирлын нөхөн олбор болцдог. Тийм учраас чимгээ came to get her damages гэвэл чимгээ одоо сүрлүүд авахар ирлээ гэдэг байгаа биш байна шүү дээ. Харин хохирлынхаа нөхөн олборыг авахар ирлээ гэсэн үг болчихж байгаа. Тэрнтэй адилхан одоо news, darts, mathematics, linguistics, goods, belongings, savings гэдэг үгнүүд байдаг үлээ. Эдгээрийг та нар номныхоо 10-аас одоо 12 дугаар хуудсан дээрээс дасгалуудыг нь ажиллаж батжуулаарай. Баярлалаа.